Сансран гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээсээ ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсчод одоо харж лээ. Би нөлөө Москвадаас харж ирсэн. Москва жоохон тийм байхад хүний хэрэг биш юм шүү дээ. Морь их төрөг хэрэг 1970 онд миний аав хийсэн. Тэгээд тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Аа. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд хамт аваад явах байхад тэр цагаан цэгнүүдийг хүлээж аваасаа гэж боддог. Эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд орой минь төргий. Эрдэнэ телевизийн уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ зориулан бэлтгэж хүргэдэг Сэтгэлээ нэй. Чин сэтгэлийн ярилцлагын энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй нэгэн зочныг үзэгч та бүхэндээ танилцуулъя. Монгол улсын гавьяат багш Монхоогийн Жавхлан Туяа. Сайн байна да? Сайн байна уу? Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. За, удаан хугацааны нөгөө 20 цэрийн дэглэмийн дараа одоо хүүхдүүдтэйгээ уулзаад бодвол та их л баяртай байгаа. Бөөн аз жаргал баяр баясгалаа. Тий. Ер нь ингээд удаан хугацаанд одоо та ер нь багш болоод хэдэн жил болж байгаа? Би олон жил болж штэ одоо 40 гаруй жил болж байгаа юм уу? 78 онд л багш болсон. Тэрнээс хойш ингээд 8 сарын хугацаанд хүүхдүүдтэйгээ уулзахгүй явсан тохиол байна уу? Байхгүй. Тий. Санд юм байна уу? Юу санаа штэ. Тэгээ энд чинь бас хамгийн гол нь нөгөө багш хүнд айдастай янда хүүхд ингээд одоо ямар нэгэн чадваргүй үлдчихвэдэ гэсэн. Тэгээд энэ би ч одоо нөгөө тэтгэвртэй гараад хувийн сургуульд ажиллаж байгаа. Энэ үед чинь нөгөө яг улсын сургууль шиг ингээл өөрөө эхнээс нь 40 гарнаар нь ингээл бөөгнүүлэл авсан биш. Эднэр чинь явна, ирнэ, очно. Шинээр ирж байгаа хүүхдүүд болон янз бүрийн төвшний хүүхдүүд байна. Тэгэхээр чин одоо нөгөө нэг ирсэн нөгөө нэг төвшний энтер хүүхдүүдтэй бол илүү их санаа зовно. Тиймэрхүү юмнууд бол ер нь жоохон төвхтэй байсан шүү. Тэгээ тэр онлайн хичээл, телевизийн хичээл энтер чин одоо хийхэд бүр нэг хэсэг чин би одоо бүр толгой өд татахгүй тэр хэдийн дэвтэр дээрээ бичсэн юмнуудыг үзэж алдааг нь бүр нэг хүрчлэн засаад нөгөөх рүү чинь явуулна, нөгөөх чи эргээгээд надраа засаад явуулна, засаад явуулахдаа дахиад алдаад явуулна, дахиад засаад явуулна гэх мэтэр тэгэл нөгөөх чинь нөгөө хэдийгээ нэг бас сэтгэлийн засах санаатай би бас инээн зүрх мөрхтар нөгөөдөл чинь өөдөөс ингэлцэн тэгээд бид хэд чинь бараг л тэр компьютер утсан дотор л нэг хэсэг байсан шүү дээ. Тэгээд хэцүү юм гэх юм уу да. Ер нь эрүүл мэндийн талаасаа ч гэх юм уу бас тийм их урт удаан хугацаагаар хүүхдүүдийг онлайн байлгаж теле хичээлэн тэр хийлгэх бас таатай биш юм байна. Яг тэрийг мэдэж нөхөр өөрхийн биеэр мэдлээ. Ингээд тэр дулаан одоо мэдээж тэд нар чи бүгд л дулаан ялгаруулж байгаа юм чинь тий. Тэрнээс болдго юм уу юунаас болдго энэ арьснууд чинь маш их хуурна шүү дээ юм бэ. Та Эрдэнэтэд хэдэн онд ирсэн бэ? Манайх чинь 81 онд ирсэн шүү. 81 онд. Тий. Нөхөр бол 80 онд ирсэн. Би 81 онд ирсэн. Тэгэд ирээд ирснээсээ хойш одоо өнөөдрийг хүртэл одоо Эрдэнэтийн багцуудыг хүмүүжүүлж байна. Тий шүү дээ. Яста одоо завсаргүй юу гэмдэ би одоо яг үнэн чанартаа ажилласан хугацаанд их залуудаа одоо 81 онд бага охиноо гаргасан том охиноо хөдөө нэг 2 жил 3 жил ажиллах хугацаанд гаргасан тэр хоёроос өөр хугацаагаар би чинь акт авч үзег юм шүү. Эмнэлгийн чөлөө авч, эмнэлэг твдэж, акт авч, өвдгийн хувьд бол өвдөжлээсэн. Тэгэл одоо тийм үед нь их хвчлэл одоо 1-р ангитай ч юм уу, яадаг ч юм л нэг тийм үе таарсан баг. Тэгэл гүрийгэл зүтгэл явдаг.
Он цаг алгасалгүй Монголын ирээдүйг хүмүүжүүлчихтэй тийм ээ. Тэгсэн шүү тий. Хэвээ он цаг алгасалгүй амс хийх завгүй л явсан. Тэгээ одоо ингээд нэг тэтгэвртэй гарснаас хойш 3 жил амс хийгээд тэгээд энэ Эрдмийн санд ажиллаж эхэлсэн. Тэгээ одоо нэгэнт тэгэл ажиллаад сурцсан юм чинь яг л тэр хөвөрөл бидгийн бин хүн тий. Та ер нь шавьгаа тоолсон уу? Хэдэн шавьтай? Үгүй шүү дээ. Шавь тоолох нь байтга баг төгсгсөн анги мангаж тоолж байгаагүй. Ер нь бол тоолж байгаагүй. Их тоолох баг та. Нилээ хэдэн тоогоор нь 3 жилээр 2 анги төгсөж ирсэн юм байна. Тэгээд 4 жилээр төгсгөл тэгэл 5 жилээр сүултээ болсон. Хүмүүс ингэж ярьдیں۔ Сайн багш муу багшийн тухай. Эцэг их бүхэнд үр хүүхэд нь сайхан байдаг. Тий. Муу хүүхэд гэж байдгүй. Байдгүй. Байхгүй юу? Үнэн чанартай байдаггүй. Тэгвэл хүүхдүүд одоо том болсон хойно тухайн үед бол одоо хэлэлтэй. Тэгээд тэр чин тэр хүүхдүүдийн дунд өөрөө угаасаа би нэг тэр хавцаа байна гэж хүүхдүүд мэдэн штэ. Тэгээ хүүхдүүд надаа том болсон хойно хэлдэг. Би ч муу байсан энэ төр гэдэг. Тэгээд одоо том болсон хойно би одоо уулзахаараа таарлахаар тэгж хэлэхэр нь хэлдэг байхгүй юу? Чи муу байгаагүй. Ганцхан чи хийдэггүй л байсан байхгүй юу? Гэж л хэлдэг. Одоо ч би хэлдэг хүүхдүүдэд хийх үү хийхгүй юу гэдгээс л хамаархаас биш муу хүүхд гэж бол байдаггүй. Зүгээр их одоо манайхны хэлдгээр юу гэдэг юм бэ? Нэг жоохон бэрхшээлтэй энэ төр хүүхдүүд байдаг. Тийм хүүхдтэй бол би тарж исэн. 2-3 таач тарж исэн. 2-тай нь бол одоо Эрдэнэтэд тарж исэн. Нэгтэй нь дөнгөж төгсөж очиод хөдөөний сургууль тарж исэн. Сурч л исэн. Ер нь зохих хэмжээнд. Тэгээд нэг нь бол ер нь их сайн сурсан да. Тэ сүүлд нь одоо Улаанбаатарт очиод багшийн сургуулийн сургууль сэтгэл судлалын багштай нэг уулзалт нөгөө хүүхдтэйгээ хамт уулзалт ярилцлаганд ороход над руу их ахтар 7 руугаа гаргаж заагаад Монголын багш бэлтгэдэг сургуулийнхан багш нар бол мэднэ. Чи энэ хүүхдийг яаж сургасан гэд над руу 7 руугаар айгу зааж ирсэн. Тэгээд би тэгж сургасаа л хэлж ирсэн. За багш гэдэг эрхэм хүндхэн бөгөөд хүндтэй алдар. Энэ хүндтэй алдрыг бас хүндлээд авч явна гэдэг бас их хичээл, зүтгэл, хөдөлмөр, ухамсар, боловсрал хэрэгтэй байх. Зөвхөн хүний амьдралд хүн одоо хүүхэд ахуйгаасаа нэг хүн таньдаг болоод гар хөлн нэвэлсэн цагаасаа л учирсан анхны хүн багш байх. Ястаач. Амьдралд цаашаага хэн болох уу, хаа хүрэх үү гэдгийг заадаг багш. Багангийн багш байх гэж би боддیں۔ Зөвхөн цэцэрлэгийн багш нарыг би үүсгэж байгаа биш л дээ. Цэцэрлэгийн багш нар бол бас арай өөр төвшний. Тэгэхээр олон хүнийг сүрэн жуугаан найргалд гардаг шиг амьдралын замд үдэж тэнд хизээч мартагдахгүй тийм шав олон байна уу? Олон шүү дээ. Би ер нь тэгж нэг хайхтар тэр нь ч сайн байсан санаа нь энэ ч муу байсан санаа гэдэггүй. Ер нь бүгд тийм сэтгэлд тодхон тэр хүүхдүүдэд 43-4 хүүхэд байхад за би нэг 40-с доош ангитай барин баг байж үзээгүй. Барагч гэжтэй. Нэг л анги байсан тэр нь нэг тийм гадаад хэл англи хэл хөгжмийн математик англи хэл хөгжмийн гүнзгийрэлсэн сургалттай анги гэж нэг анги манай гүнчит сүрэн захирал аяр зэногш профессор багш бид нэг тим юм гаргаж нэг тим анги авч ирсэн. Давхралдаа гэхдээ өөр нэг ангитай дахиад тэр ангитайгаа тэрнээс бусад даар тийм 40-с доош хүүхэдтэй анги авчиж үзээгүй. Тэр 40 хүүхэд донд бол одоо янз бүрийн орчин, янз бүрийн уур амьсгалд өсөж төрсөн хүүхдүүд байгаа шүү дээ. Янз бүрийн уур амьсгал, янз бүрийн орчинд төрсөн, өссөн, торинсон, төрсөн ийм хүүхдүүд байгаа. Тэгтээ надад байна шүү дээ. Яг зүгээр хүмүүс илтгэл юм нааг дандаа сайн хүүхдийн шилээд авдаг гэж. Би бол ястай ер нь ихэвчлэн сайн хүүхдэд тарж исэн шүү. Тэгтээ надад бол би чи наашаа чи цаашаа гэж бол авч байгаагүй. Гол нь. Тэр эцэг их нь өгье гэж өгчээсэн.
Тэгээд тухайн цаг үеийн өнөө үеийн ч бай сургуулийн удирдлагууд бас дээр ороод тэд нар бас энэ хүүхдийг эцэг эх нөгөөгээд байгаа мó чи аваарай гэж надад өгч ийсэн. Ийм л шугамар орж исэн болохоос би нэг тийм хүүхдүүдийг жагсааж хагаад чи нашаад чи цаашаа гэж бол авч байгаагүй. Ер нь энэгийг би эхэлдэг л дээ. Сумын дөнгөж төгсөж очоод сумын төвийн сургуульд орох ч гэсэн А, Б гэсэн 2 хүн бүлэг байсан. Манай анги бас л их ялгаатай сайн байсан шүү. Би юу ч заагаагүй байхад л манай ангийн хүүхдүүд өөр байсан. Зөвхөн эцэг эхчүүд хүүхдээ сургуульд аваачиж өгөөд үлдсэнийг нь багшид даатгаад үр дүнг нь багшаас нэгдэг ийм амьдрал олон жил үргэлжилж байна. Уг нь бол нөгөө одоо юу гэдэг нь 3 талаас л хичээх ёстой байх л да. 3 талаас ертөнцийн энэ гэрэл гэгээтэй цагийг талыг нь сургууль дээр талыг нь гэртээ өнгөрөөж байгаа учраас 3 талаас л хичээх хэрэгтэй байна. Эцэг эхчүүдэд ер нь шаардлага тавих уу? 50 би ер нь бол бэнштэй одоо телевизээр ч гэсэн хүмүүс харна. Миний хэлдэг юм бол одоо нэг ч эцэг их миний ангид хурж ирж одоо хүмүүс ингээл эцгийнхэн дуудаж авчраад уншуулдаг хийдэг ийм байдаг те. Би бол ер нь тэгж байгаагүй. Би хийх ажлаа хий, та нар хийх ажлаа хий. Та нар хийх ажлаа хийдэг байрандаа хий, би хийдэг байрандаа хий. Энэ танхимд та нар зэрэгцэж орж ирээд шавхаа шаврнаас эхлээд энэ агарын хүүхдийн агарыг булаацалдаж ингэж суугаад яах вэ? Гэртээ орч хүүхдээ уншуул, бичүүл, хүүхдтэйгээ цайгаа хувааж унгаа хамтдаа суугаад ингэж хий. Ангид ингэж суух шаардлагагүй. Би ер нь тэгж хэлэх гэж байгаагүй шүү. Эцэгчүүд харин их амар юм шүү. Ирээл хичээлдэн суугаал ингээд сайн муу хэлүүлээд ороо харьж нөгөөхийгөө дарамтлаал ингэхгүй. За магадгүй ер нь бол би одоо нэг хайхтар тэгж сургууль мургуул дээр дуудаал инээ тэрэ болоод сүүлээж одоо улсын сургуульд ороогүй бол чи мэдэхгүй байж магадгүй хүүхд чинь таараагүй бол нэгдүгээр ангитай үед чинь анги дулаална, анги цэвэрлэн энэ төр гээл эцэгчүүдийг оролцуулдаг шүү дээ. За би тэгж бол үзээгүй ер нь. Тэгээд хүүхд нь орчоод өөр газар сургуульд орчоод 2 хүн хүүхдтэй айлын. 2 дахь хүүхд нь өөр газар сургуульд ороод тэгээд надаа ярьжсэн тохиолдол биш шүү. Гэхдээ тэн нэг багш байна. Одоо хүүхдээ шилжүүлэхээс арга байхгүй. Надаар ер нь одоо анги цэвэрлүүлэх гээд ах шиг байна гэд. Хөөе цэвэрлдгийн ингээд. Тэгээ та яагаад цэвэрлүүлж байгаа юм гэж надаас тэгжсэн тохиолдол биш шүү. Хөгжмийн өдөр даачид би энэ симфоны урд зогсож ийсэн. Энэ найрал хөгжмийн урд би зогсож ийсэн. Би энийг догч ийсэн гэж ярьдээ. Багш хүний хувьд бол энэ хүүхдүүдийн урд би зогсож ийжтэй гэж ярьдаг байх гэж би тааж байна. Тий. Олон хүүхдүүдийн урд зогсож ийж. Өнөөдөр таны төгсгсөн шавнарыг хоёлоо тоог нь мэдэхгүй байна. Зүгээр хамгийн сэтгэлд хүртэл тийм сайхан явж байгаа тийм шавнар олон байна уу? Олон шүү дээ. Маш олон. Бүр маш тод томрон. Маш олон бүр. Миний ангийн хүүхдүүд дотроос бол ер нь. Тэгээ би түрүүний нөгөө хэлдгээр би дандаа ер нь сайн хүүхдүүд авч исэн шүү. Сайн хүүхдүүдтэй таарч исэн шүү гэдэг үүднээсээ сайн гэр бүлийн бүлд өссөн, сайн орчинд өссөн, сайн хүүхдүүд таарч исэн. За гол нь би тэр хүүхдүүдийн оюун санааны болоод ёс зүйн бие бялдрын хэрэгцээг хангах гэж өөрийгөө шавхаж өөрийгөө тэр хүүхдүүдээр баяжуулж ажиллаж исэн. Тэгжил хэлтийм би. Түүнээс биш одоо тэр хүүхдүүдийн одоо санаж ганцхан миний ажлын үр дүн биш. Одоо ч бис гэхэд хэлдэг. Сайн багш, сайн сургууль хайхаасаа өмнө сайн хүүхэд төрүүлэх арга замаа бодцгоо гэж хэлдэг юм а гэж. Тэгжээж амжилтанд хүрнэ. Тэр чинь одоо хүүхд олохоосоо ихтэйд хүн бүтээх ажилдаа хариуцлагатай хандлага гэсэн үг шүү дээ. Цаад утгаар нь бодох юм бол. Багш нар нэг ийм үгийг дандаа их багталтайгаар хэлдэг. Хүүхдүүд та нарын дунд төрийн тэргүнч би төмөрийн дарханчиг би. Бүгдээрээ л хичээгээд сур. Сайн сурвал төмөрийн дарханч сайхан ажил шүү гэж хэлдэг. Багаасаа тийм
ялгарчихсан энэ их амжилт үзүүлэндээ энэ илүү сайхан явандаа гэсэн хүүхдүүд ялгаатай харагдах уу? Харагдана. Бүр би нэг багшд миний ангид энэ хүүхд тарахгүй яваа гэж хэлээд бас багш хомдож ирсэн тохиолдол биш үү? Тэр чинь ингээ харахаар ингээд нэг багш хүнд мэдрэмж төрн штэ. Ямар сайхан хүүхэд вэ гэж те. Хүүхэд байтгүй чинь хүн адууга хараад энэ ямар сайхан морин худалдаад авчихсан гэдэг үстэй те. Яг тэрнтэй адилхан энэ хүүхэд таарсан болоосэй гэж дуу алдаж исэн тохиолдол биш үү? Одоо нэрийг хэлж яах юм? Та ер нь аль нутаг вэ? Би Хөвсгөл аймаг штэ. Хөвсгөл аймгийн Эрдэнэ улган сум. Надад би амьдралдаа ганцхан удаа бүр гуйсаар ажиж нэг хүүхэд авч ирсэн. Дөнгөж багшд болж төгсөж очоод суманда Эрдэнэ улган суманда. Эрдэнэ улган суманда хичээл эрхлэгчээсээ бүр гуйгаад энэ хүүхдийг л манай ангид өгчөөч гэж. Тэр хүүхэд нь хин гэдэг хүүхдээсэн гэхээр Бориадын байгалмаа гэж хүүхдээсэн. Нэг тийм тэр орсон орчин дотроо нэг тийм өөр хүүхэд байсан тэр хүүхэд. Тэгээд ээждээ жахан зэмлүүлж ирсэн. Хүний нялх амьтдыг чи нөгөө хичээл эрхлэгч ярьчиж ээжэд манай ээж сургуулийн галзуу хонд ажилдаг байхгүй зайлал. Тэгсэн чи ярьчиж гуйгаад тэгээд би өглөө штэ гэл ярьж л дээ. Тэгсэн чинь над дээрээ үгүй чи хүний нялх хүүхдүүдийг тэрийг авъя энийг авахгүй гэх нү одоо байтлаа гэж. Үгүй би авахгүй гэж хэнийг ч авахгүй гэж хэлээгүй. Ганцхан би тэр байгалмаа гэдэг хүүхдийг манай ангид өгчөөчтэй л гэж гойсон штэ. Гэсэн чинь ёстой тэгж яах нь үдэ чи. Тэгнэ гэж бодсонгүй. Ээж минь бол одоо орчин цагийн хүмүүсийн боловсрал гэж ярьдаг үнэлгээгээр бол боловсралгүй хүн шүү дээ. Тий. Ямар сандаа нөгөө манай ээж хэлж ирсэн. Надад ярьж байгаа зайлвал жижигүр багш ингээл ирц авч яваад ярьж ийн гинэ. 6-гийн А-гийн жавхлан цэгийн ээж нь энэ орон сургуулийн 2 дугаар ангид суудаг юм байх юм. Ямар сони юм бэ гэд ярьж ийн гинэ. Гэхдээ та нар шиг заалгацсан бол би ч гэсэн адилхан суралгүй яах вэ? Би чинь заалгаагүй юм чинь. Тэгэд нөгөө өнчүүрөөсөн өссөн зайлвал тэгэд нөгөө ороогоор шин бичигт тайлуулдаг байсан. Намайг 6 дугаар ангид байхад ээж минь 2 дугаар ангид байж л тээ. Тэгэд би ээжигээ чийж чиг хийлэгдэг, тоогийн зааж өгдөг. Тийм байсан байхгүй. Тэгээд намайг сүлд багшлуулаад бас Эрдэнэтэд ирээд гайгүй багш гээд нэр зүүх үед минь манай ээж нэг амралтаар очиход ярьж исэн. Гадна хөрш айлынх нь эмэгтэй орж ирэхэд сайн багшаасан гэсэн эний тэрэгэл нөгөө эмэгтэй ярихгүй тэгсэн чинь миний хүүч сайн багш болох байхаа ерөөсөө надад зааж явахдаа сайн заадаг байсан. Тэгээд тэр нэг 6 дугаар ангид байхдаа ээжтэй ичээл заахтаа би бас ойлгомжтой заадаг байсан юм шиг байгаа. Тийм үе байсан. Хүмүүс орон сургуулиар боловсрал олдог тийм үе байсан шүү дээ. Аавны үе гэдэг хүн байсан. Манай аав харин одоо бүх насаараа одоо Өвсгөл аймгийн Цагаан өр сумын, Эрдэнэ улган сумын, Баян зүрх сумын, Тосон цэнгэл сумын одоо баг бригадын дараагаас эхлээл сумын дарга, сумын нарийн бичгийн дарга, нэгдлийн дарга хийж явсан шүү. Тэгээ одоо нөгөө Хөдөлмөрийн Минжуургой биш үү те? Захын аймгийн арай. Тийм, тэднэртэй хамт анхны нэгдлийн дарга нарыг бэлтгэх курсэд хөдөө аж ахуйн дэдэд сурч исэн. Тэгэл би ааваараа нөгөө сүүл нас нь өндөр болсон хаан тоглоод манай аав чинь бас гадаад очиод сурцсан хүн шүү дээ гэд тэр үед чинь тэр нэгдлийн дарга нарыг Казахстанд нөгөө мичүүрний нэрмжээ цэцэрлэг тавьчид дадлага хийлгдэг байсан байгаа байхгүй юу? Тэгж явж исэн юм шүү дээ цаач. Хөвсгөл аймгийн 20 эдийн сумын 3-1-д нь ажиллаж амьдарчтэй. Тийм ээ. Багш болсон тухайга та яриач. Та ер нь ихээс хэдүүлээ вэ? Би ихээс 9 үлээ. Айлын 9 хүүхдийн хамгийн том нь. 8 дүүтэй. 8 дүүтэй, 8 дүүгэн 7 нэрхтэй. За. Яагаад багш болсон юм? Дөнөртөө хичээл заах гэж хэлсэн юм. Үгүй ээ, миний багш болсон шалтгаан их сонирн бата. Би Улаанбаатарын 48 дугаар сургуульд төгссөн юм. 48 дугаар сургуулийн 8 дугаар анги.
нөгөө сумын сургууль маань 7 жилийн сургуультай болчоод тэгээд өөр суманд тариаланд хурч ирж дотор байранд суух болохгүй юу? Тэгээд би дотор байранд сууж чадаагүй. Тэгээд Улаанбаатарт тэр үеэр маань бас нагц ихчийн маань нөхөр очиж таарч тэр нөхөр намайг аваад ирсэн. Энийг ингэж байранд суулгаж ахаар манайд суугээд аваад ирсэн. Тэгээд 48 дугаар сургууль төгссөн. Их сайн сурлагатай төгссөн хүүхдүүд дуртай хуваар аавна гэл ярьдаг байхгүй юу 8 дугаар ангид. Тэгээ тухайн үед 8 дугаар анги төгсгөд ч нөгөө 10 жил шигшгэж орохоос илүү техникум авдаг байсан байхгүй юу. Тэгээд нөгөө багшийн сургууль ирсэн. 48 дахь сургуульд ганцхан хоёр ирсэн. Тэгсэн чи би авах гэсэн чи саналаа гэсэн чинь надад өгөөгүй. Намайг 9 дугаар ангид хойрлаад тэгэхэд өөр хүүхэд авчихгүй юу. Тэгэхээр нөгөө нэг хүний тэгж хэлсэн бол хэлсэндээ хүрээгүй гэсэн нэг тим юм нь хүүхэд байхад хүний сэтгэлд гүнзгий нөлөөлдөг. Тэр нь надад нөлөөлөхгүй юу? Яагаад хамгийн өндөр оноотой нь би хичээлд их сайн байсан хүүхэд байх та. Тэгээ би чинь тэр 8 дугаар анги төгсөхдөө хамгийн өндөр оноотой төгсөж исэн. Тэгээд намайг дөнгөж 8 дугаар ангид очиход би чинь нэг 9 сарын сүүлээр очсон юм уу да. Тэгээд нэг 10 сарын 2-3 ч юм уу тэр хавцаа яамны шалгалт ирсэн 48 дугаар сургууль дээр. Тэгээд 48 дугаар сургууль 8 дугаар ангийн 3 бүлэгтэй. Тэгээд тэр хүүхдүүдээс би ганцаархнаа Монгол хэл математик 2 дээр онц авч ийсэн байхгүй юу? Тэгтээ яг тухайн үед 48 дугаар сургууль одоо бол өөрлөлтөй оршин тогтносон шинээр байр ашиглалтанд ороод бас энэ тентхийн сургуулиудаас ирсэн шинэл орчин бүрдсэн байсан юм байлээ. Тэгээд яг хаал газар юм чин те нэг шин сургуульд ангингаас ямар хүүхдүүдээ өгдөг үлээ. Тэр хэмжээгээрээ сулвтар хүүхдүүд тухайн үед очсон байж магадгүй л дээ. Яагаад гэвэл би ингэж ярихаар нэг би мундаг байсан гэж байгаа юм шиг ойлголт төрчин гэж би тоцсгож байгаа шүү. Тэгээд төгсөхөд нөгөө багшийн сургуулийн хоёрыг өгөөгүй хэлсэндээ хүрдгүү үнэн байж чадахгүй юмд би бүр одоо ч нэг тийм байж чадахгүй дургу тэр чанар маань бүр их эртэл надад байсан юм байна л да. Ер нь хүүхэд байхаас TV багшийн сургуульд яаж орж ирсэн гэж тэр үед боловсролын яамны орлогч сайд одоо тэр үед орлогч сайд гэж нэрлэдэг байсан юм. Орлогч сайд гадинжид гэж эмгтэй хүн байсан байхгүй юу? Тэгэд гадинжид сайдын гарын хэсэгтээ орж ирсэн шүү дээ би. Өргөдөл бичээд тэгэд нагас ахтаа би энэ тухайгаа ярихгүй юу? Нагас ах маань хорондоо хүн байсан юм. Тэгсэн тэгээд нададгүй тэгж хэлчихэд хүүхдэд ийм болсон. Тэгэд хүүхдийн сэтгэлд ийм юм үлдсэн бол муухай юм. Тэгээд би өөрөө чи хүсэлтэд бичгээд намайг өргөдөл гэж хэлээгүй. Хүсэлтэд бичгээд би өөрийнхөө гараар бичээд тэгээд нагц ах маань тэрийг боловсролын яамд хөргөж өгсөн. Тэгээд гадинжид сайдын гар хэсэгтээ орж исэн. Тэгээд тухайн үед 48 дугаар сургууль 8 жилийн сургууль байсан. Тэгээд миний хувийн хэрэг 33 дугаар сургуульд очсон. Тэгээд би өөрөө тэр бичгээ барьж очиж 33 дугаар сургуульд намар 108 сард юугаа хувийн хэрэгээ авч явахгүй юу. Тэгэд одоо Монгол Улсын гавьяат багш багангийн багш байсан хүүхээ гэдэг багш байсан. Тэр хүүхээ багш хичээл эрхлэгч оролж иж зуны амралтаар тэгэд хүүхээ багш их харамсаж чи яагаад манай сургуульд суухгүй ингэж явж байгаа. Өөрөө нөгөө багангийн багш байсан учраас хөрхий бас харьцангуй төвхтийн мэрэгжил сонгож ийн хайрын хүүхд гэж харамсаж байсан байх гэж боддгийн одоо бодоход бүр ингээд надад ингээд нүдэнд зураг нь байгаад идэг байхгүй. Хувийн хэрэг юм өгч чадахгүй, гараа сунгаад өгч чадахгүй ингээд чи яасмар сонин хүүхдөө ийм сайхан Москвагийн нэрмжид сургууль шүү дээ манай сургууль. Улаанбаатар хотын тэргүүний сургууль. Чи яагаад ийм сайхан сургуульд ирж байгаа вэ жиж яагаад ингэж байгаа. Чи ганцаархнаа ийм их өндөр өдөнтэй юм бийл шүү дээ. Ирсэн хүүхдүүдийн хүлээж авсан хувийн хэрэгүүд дотроос чи яаж байгаа ингээд. Тэгээд би тухайн үед хариулахаач мэдэхгүй тэр ч ямар ийм учраас гэлтэй нэш нөгөө л бичгээ өгөөл. Тэгээд би багшийн сургуульд шалгалтгүй элсэж орж исэн. Нөгөө 8 дугаар онц төгссөн хүүхдүүдийг шалгалтгүй авдаг байсан юм. Очсон нөгөө танаа сургуулийн хүүхд байх юм уу? Бага. Нөгөө тий 1-ийн 3-т байсан. Би 1-ийн 2-т орохгүй юу? Тий.
За яг хөө тэр үед тэр онд Тий. 48 дугаар сургуулиас 2 бага ангийн багшил төрөх тавилантай байж Тий. ямар одоо үйл явдлаар гэдгийг ямар ч гэсэн тэгэл байж тийм ээ. Багш болох тухайгаа ээж автгаа ярьсан юм уу? Үгүй шүү дээ. Яаж вэ? Ерөөс Өөрөө шийдсэн юм уу? Тий. За. Нөгөөд л нэг тийм нэг сони юм л миний сэтгүүлд аягүй ахтар хурц нөлөөлсөн юм шиг байгаа. Ээж аваасаа асуун масна гэхгүй тэгэл өөрөө шууд. Тэгээ тэрэн дотор ч нөгөө нэг бас нэг тийм сонин бодол надад орчихгүй юу? Ингээд багшийн сургуульд техникумд орохоор хэрвээ онц төгсөх юм бол шууд ихтэй сургуульд ордог. Гэсэн юм орцсон. Тэгээд нөгөө хөдөөний хөгжин гэртээ бас нэг тийм би их хожуу дүүтэй болсон бас. Хөдөөний айлд чинь одоо 5 6 насны зэрэг ч холчтэй тий. Тэгээд тийм учраас өөрөө би их тийм жоохон танхилтуу өссөн юм шиг байна. Тэгээд ер нь айлд байхад бас хичнээн ойрын төрөл их сайхан надад үйлчилдэг байсан ч гэсэн айлд байх чинь хүүхдэд тийм нэг хахтар хүсэд байхаар юм биш үеж л дээ. Тэгэл би багшийн сургуульд ороод дотор байранд суугаад онцсураад онц төгсөөд тэгэд багшийн дэд орчин гэсэн л эсвэл их сургуульд ч юм уу орчин гэсэн л ийм нөгөө хүүхдийн хөөрүү бодлоор тийм юм болохгүй юу? Та тэгээд ирсэн чи ээж аав нь юу гэж байна? Одоо ингээд багшийн сургуульд орохоор болцоо гэд. Гүй чи энэ нөгөө нэг 10 марва төгсөө тэр ихтэй сургуульд ороод тэр оромб гэдэг юм авчиж болдгоо юм уу? Хөл гэж аав маань хэлээгөө. Ээж маань л хэлсэн. Ээж маань нөгөө хөрхий нөгөө 2 дугаар 3 дугаар гэдгээр яасан учраас бас ингээл дотроо бас өөр юм боддог байсан байх л да. Өөрөө нэг боловсрал эзэмшээгүй энтертэй жоохон харамсдаг байсан байх л да. Тэр утгаараа бас охиноо тгийс хэлгэж боддог байсан байх. Ер нь тэр үед бас нэг тийм одоо давлгаа гэдэг юм уу тийм үе байсан шүү дээ. Бүх хүмүүс л нэг ихтэй сургууль сураад л нэг ромб дипломтой болоод л их мондөг хүн болоод ирэх ёстой юм шиг нэг тийм юм байсан тийм ээ. Тий. Тэгэл тэр чинь ээж маань нэг тэгж хэлж үзчихсэн. Тэгэл би ч дуграагүй, би ч бас нэг айхтар тийм их хувийнхаа амьдралд бол их айхтар дуутай шуутай яриатай хөрөөтэй хүн биш шүү дээ. Энэ мэрэгжлээсээ хамаарад албаны ажилд л иймэрхүү болохоос биш. Сургуулаа төгсөөд багш болоод за сумандаа ирлээ. Сумандаа ирээд багш болоод ирэхэд ээж аав юу гэсэн? Ээж аав болол юм хэлээгүй. Би чинь багш сургуулаа бас их сайн мөртэй, сайн нэртэй төгссөн шүү дээ. Баярлалгүй л яах вэ? Тэрнээс гадна ээж аваас илүү сумын одоо сургуульдаа эргээд очихоор дандаа миний багш нар захирал нь миний багш, ишээл эрхлэгч нь миний багш энэ төр гэл таарна шүү дээ, тий. Тэд нар бол ерөнхийдөө одоо сайн багш болно гэж. Тэгэл нэг тийм хүн жижигхэн юмнаас хэрвээ өөр хүн багш байсан бол одоо миний багш юу гэж хэлхийг мэдэхгүй байна. Би цэнхвэ барайл багш нарын контролд өгч явсан чи яг миний нэр гарч шүү. Тэгэл зог тусаал жоохон ингээл тэр чинь нөгөө модон мод үнзэн байшин чинь тод сонсогдсон штэ. Зог тусаал ингээл жоохон тэгсэн чинь энэ шалхантай хэтэрхий чанга дуутай байна. Аярхан яриулах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо бидний насан дээр ирээд паригсан царигсан хоолойтой хүн болно. Энд ч уг нэг сайхан дуу хоолойтой хөхт юм байгаа штэ. Гэл ярьж шүү. Тэр багш нь хэн багш ярьсан гэхээр манай орслны багш Бүрсүрэн гэдэг багш байсан юм. Би орслын хичээлд бас их сайн байсан. Тэгэл тэр дээд ангиуд мангуудаа орж Бүрсүрэн багш намайг дагуулж текст уншуулдаг. 5 дугаар ангийн хүүхэд ингэж уншиж जैन. Та нар 8 дугаар хүртэл ангиудаар намайг дагуулж явуулал текст микс уншуулдаг. Тэгэхээр хөрхий тэр текст микс уншиж байхад л багш бас нэг тийм боломжийн дуу хоолойтой гэж л төсөөлж л дээ. Тэрнээс гадна тэрнээс ч өөрөөр төсөөлсөн байж магадгүй. Нөгөө одоо нөгөө сумын сургуулийн бүх төрлийн концертанд зарлагч хийдэг гэсэн. Одоогийнхоор хөтлөгч байх юм. Тийм. Хөтлөгч хийдэг, зарлагч хийдэг байхгүй юу? Тэгэхээр бас багш нар тэрнээс нь дүгнж үзсэн байгаа. Тэгээ тэр багш хүн тэгж одоо багшийнхаа ур чадварын байтугай
дуу хоолойг нь хайрладаг, хармалдаг байх нь шүү дээ гэдгийг би их хожуу өөрөө их олон жил багшилсан хойно мэдчихсэн шүү дээ. Таны амьдралын 30 жилийн дараагийнхыг тооцож шүү дээ. Тий. Тийм болон шүү гэж. Би тэгээд тэр багштайгаа би хаан тарсан гэж бата. Ээжигээ ихээ ажил явдалд оролцоод аймгийн төд очиж оролцоод буцаж явахдаа хөвсгөлийн их үл сумаар дайраад хада тэр манай профессор багш над дээр хурж ирж исэн. Жохон халамцсан. Тэгээ тэр үед надад 36 жил ажилласан гэж ирж исэн. 36 жил миний 36 жил ажиллахад надтай одоо ийм хөхөд таараагүй дээ гэд. А тэр нь одоо сайн гэдэгтэй биш хөдөөний сургууль юм чинь бата тэр утгаараа хэлж байгаа шүү. Түүнээс энэ Улаанбаатар Матар хотын энэ төв суурин газрын сургуулиудаар бол одоо зөндөө мундаг хүүхдүүд байгаа шүү дээ. Тухайн багшийн ямар хүүхдийг сайн гэх үү гэдэг бас нэг үнэлгээ шүү дээ, тийм ээ. Түүнээс бүх багшид би бас сайн биш. Сайн гэсэн үнэлгээнд багтахгүй шүү дээ. Багш болгон янз янзын өнцгөр харна. Ээж автагаа ер нь удаан хамт амьдрав уу? За би ч одоо тэгэл 7 дугаар ингээд төгсөл Улаанбаатар гараад явсан. Тэгэл ерөнхийдөө бол тэгэл 90 орчим багшийн сургууль төгсөөд тэгэл төгсөл тусдаа гарцсан шүү дээ. Яг нэг гэртээ нэг айхтар тэгэл төгсөөд тусдаа гараад тэгжээтэл тэгэл нутагтаа 3 жил багшлал айлран болцсон байж ажиллаад тэгэл наашаа хүрээд ирсэн. Та энэ шагналыг хаана ав? Төрийн ордонд уу альсвал одоо энэ аймаг орон нутагтаа юу? Төрийн ордонд авсан шүү. Төрийн ордонд уу? Тэ энэний өмнө би Алтан гац авсан. Алтан гацаа бас төрийн ордонд авсан шүү дээ. Би нэг юм асуух гээд энэ тухай асууж байгаа. Монгол төрийн ордонд очоод за тэнд ч бас нэг их дуртай хүн нэгтлгүүр шиг зорчиж болдоггүй бах. Тэнд очоод нутаг ус аав ээжийнхээ алдар нэрийг дуудуулаад төрийн өндөр цол хэрэгэм хүртэх гэж зогсож байхад ер нь юу бодогдд юм бэ? Аав ээж нутаг ус бодогдд юм байна уу? Юу бодогдд юм бэ? За би авч явахдаа бол яг зүүж өгөөд ингээд бас ингээд дотор эвгүй оргдөг юм мэл ингэж зангирна гэдэг юм уу те тэгдэг юм бэлээ те. Тэр нь би одоо юунаас болсон гэхээр энэ шагналыг авахаас ганцхан жилийн өмнө жилч хүрэхгүй өмнө аав маань өвд болсон байсан. Ээж маань бол тэрнээс энэс олон жилийн өмнө өвд болсон байсан. Тэгэхээр нөгөө ганц жил хүлээсэн бол гэсэн юм зурс хийж орж ирж үзчихлээ шүү бас. Тэгээ тэр хүн үед тэрний дараа нэг Баянмөнх аварга нэг юм ярьсан чинь тэгж байгаа. Хөрхий бас нэг ингээд том машины төлхөөр гардаж аваад Баянмөнх аварга нэг нулим сунагсан. Тэгээ сүүлд ярилцлаганд орохдоо хүн бол одоо тэгжил бодох байх намайг машинаар шагнуулаад нутгийн зөвлөл нөгсөн. Машинаар шагнуулаад уйлж ийн л гэж бодсон байх та. Уг нь бол тийм биш юм аа. Тэр үед чинь нөгөө бүр зодог модог тайсныхаа дараа Оросоос нөгөө хамт барилдаж байсан нэрт бүхэн энэ нэг алдрын тэмдэглэл 60 насны ойгийн тэмдэглэсэн. Тий. Тэгэхэд энийг аав минь үтсэн болоосэй гэж бодогдол нулимс нь гарсан болохоос биш машины төлхөөр гараад нулимс нь гарсан юм биш л дээ гэж сожуу ярьжсэн. Тэгээд над ч гэсэн одоо энэ шагнал аваад баярлж ийн гэж бодсон байх та. Тухайн үед ингээл нэг аавал зурс хийгээд орж ирсэн юм да гэл надад бодож ирсэн. Тэр шиг дараа нь Баянмөнх аваргаас тэгж ирж ирсэн шүү. Нэр хин хүндэл тим юм бардаг баг. Тэгэл энийх ойлгох хоёрыг янз бүрээр тусгаж авах нь аваад янз бүрээр оншилж ярих нь илүүц юм даа л гэж бодогдож ирсэн шүү. Уг нь хүслэр болдог болвол ядаж нэг хэдэн сар хүлээцсэн бол. Тий. Аавдаа зөвж очиод харуулвал тий. Сайхан байсан да. Сайхан байсан. Намайг Алтан гац сахад аав маань байсан. Тэгээд аав маань ч бас сайн ажилдаг. Ах уу орчиндоо сум орон нутгтаа нэр хүндтэй сайхан хүн байсан. Намайг Алтан гац сахад аав маань тэгжсэн шүү. Миний хүч аваасаа илүү шагнал авлаа шүү гэд нэг хөрхий толгойс игсэрчээсэн. Тэгээд тэр нь нөгөө
галсан өгчдөгдөг шин нэг сэгсэрхээр үгүйсгдэг дохихоор зөвшөөрдөг гэж тэгсэн мөртлөө сэгсэрсэн мөртлөө зөвшөөрөөд баярлаад байгаа юм байна. Бас Монгол биеийн хэлэнд гээд тэрэн шиг нэр ааман тэгжсэн толгой сэгсрээд миний хүч Элис аваасаа илүү шагнал авч шүү гэд нэг тэгжсэн юм аа. Ер нь бол хүний амьдралд ааваас илүү шагнал гэж байдаггүй бах. Аавын аваагүйг л авлаа гэдэг үг байсан баг. Аавын хэлсэн үг шиг гайхалтай сайхан шагнал, аавын хэлсэн үг шиг гайхалтай зүйл гэж байдаггүй бах л та. Би алдан гац аваагүй байхад чи авчлаа гэсэн л утга хэлсэн баг. Сайн байна гэсэн үг баг. Тэр. Одоо ажиллаж байгаа ажлынхаа тухай хоёлоо жоох ярилцъя. За мэдээж хэрэг нөгөө юу гэдгийг статус бүртгэл одоо улсын хувийн гэдэг нэг тийм зааг байгаад байгаа юм. Уг нь бол улсынхч бай, хувийнхч бай адилхан багш нар заадаг юм а заан суудаг сандал ширээн дээрээ суугаад л ингээд сурна. Хүүхдүүдийн хувьд бол ер нь ялгаа байна. Одоо ялгаа гэдэг нь зөвхөн нөгөө хувийн сургууль улсын сургуультай биш. 20 дугаар зууны хүүхдүүд 21 дугаар зууны хүүхдүүдийн хувьд. За би нэг жоохон гайхаж байгаа юм биш үү? Би чинь Эрдэнтийн анхны 7 настай хүүхдүүдийг авч туршилтын журмаар авч исэн. Бүр анхны 7 настай хүүхд орох зөвшөөрөгдөөгүй байхад Эрдэнтэд анхны туршилтаар 7 настай хүүхдүүд авч исэн. Тэгээд бас ерөөсөө орон даяар анхны 6 наснууд 2008 онд авахд анхны 6 наснуудыг авч исэн. Тэр хүүхдүүд энэ жил 12 дугаар ангид төгссөн. Анхны 6 наснууд. Тэгээд би нэг 3 жил завсарлаад хувийн сургууль 1-р анги авсан гэхээр чи нэг тэнд 1-р анги 5 төгсгөөд 3 жил завсрах нэг 8 жилийн завсарлага байна тий. 8 жилийн дараа 1-р анги авахд хувийн сургуульд авахд өөр байсан шүү. Их өөр байсан. Тэгэд би ажилласаа хөндөрөөд өөрчлөгдсөн юм уу төсөрсөн юм уу гэсэн ойлголт ойлгоозай тийм биш. Яагаад үг гэхээр би хэрвээ 3 жил суусан ч гэсэн гэртээ мөнхийн тийм хүмүүстэй эргэлдээстэй байгаа байхгүй тэр чинь. Тэгэл ингээл жил ирэх тутам ингээл хүүхдүүд нэг жоох ингээд өөрчлөгдөөд л байгааг мэдрээд лээсэн. Тэгээд 20 орн 21 2 орн авч яхад бол бас өөр байсан. Тэр нь яаж өөр байсан гэхээр өөр болсон гэхээр нэг тийм би өөрөө сахилгагүй хүүхдэд дуртай. Өөрийн минь араншин миний өөрийн дотоод хүн бас тийм сахилгатай хүн биш. Өөрөө бас тийм сахилга батгүйдөө хүн ер нь тийм задгай дөө сахилга батгүйдөө сахилгагүйдөө тийм хүн. Тэгэхээр надтай таарч исэн хүүхдүүд бол би ярдгийн би сурлаггүй ангитай байж ерөөсөө үзээгүй. Сахилгатай ангитай байж бас үзээгүй. Миний анги дандаа сахилгагүй байсан. Дандаа сурлагатай байсан. Сахилгагүй хүүхдүүд ёстой хичээлдээ сайн байдаг шүү дээ. Бүр анги ахих тусмаа ялангуяа сахилгагүй эрэгтэй хүүхдүүд бол анги ахих тусмаа сайжирдаг. Гайхамшигтай. Харин энд бол тэр сахилга батын талаар сахилгагүй гэдэг утгыг илэрхийлэхэд өмнөх сахилгагүй хүүхдүүдээс өөр нэг тийм жоохон харамсмаар бүдүүлэг жоохон тийм болох тэр одоо муухай үг хэллэгийг хараалыг энэ төр одоо бүр ерөөсө чөлөөтэй хэлнэ. Би хичнээн сахилгагүйдаа бүр ангидаа багтаж ядсан 40 хэдэн хүүхэд авлаа да шалан дээр ингээд тэрийгээ дунчдаг. Цонхны тавцан дээр гараа зогсчдаг хүүхдэд дарж байгаагүй шүү дээ. Тэгээд энэ ангидаад бэлтгэл ангид авахд чинь дэлэхгүйсэн шүү дээ. Уг миний өөрийн чанар ингээ гаднаас нь харахаар ширүү юм шиг боловч нэг айхтар тэгж ширүүлэхийг хүсдэггүй. Тэгээ ялангуяа сүүлийн үед бол нэг хүүхдүүд ингээд ийм сонирн болоод ахаар үгүй айл болохоор аргаар үзчихийдэ гэж үзээд ер нь бол дийлэхгүй чангарч ийсэн шүү. Тэгээ тэр бэлтгэл үед бол ямар ч чангарах боломж байхгүй багш хүн. Аль болохоор зөөлөн байх ёстой. Тэгэхээр тэр хүүхдүүд би зөөлөн хандлаадаа дийлээгүй шүү. Араас нь барьж авах гээд ингээд
ухс хийсэн чинь ухс хийгээд үсрээд цонхны тавцын дээр гараа зогсчих жилээ. Тэгээд тэр цонхон зуны улирал байсан чинь цонх нээлттэй байсан учраас би хайгаад хөдөлж чадахгүй шүү дээ. Тэгээд бэлтгэл ангийн хөвгтөштэй хавар 6 сард явж байгаа. 0-д орох гээд ингээд явж байгаа. Тэгээд бэлтэн шалан дээр гулсаж очоод хөлөөр гулсаж очоод гидэргийг тис унаад од болоод зүгээр л хөвтчихэж байгаа шалан дээр. Тим энтер хэмжээг бол одоо сахилахгүй гэж хэлхээсээ илүү замраагүй бүдүүлгэл хэм да тий. Болох. Арга барагдсан шүү миний. 20 дугаар зууны хүүхдүүд бол гудамжинд элдвийн босромог зүйл хийгээгүй ч гэсэн бөөгнөрөө зогсож байгаад хэнийн үл мэддэг ахмад настай хүн явж хахад том хүн ирлээ гэж цухтаадаг байлаа. Цаад хүн ч гэсэн их дүрдээ итгэцэн хэний хүүхдүүд юу хийж байгаа юм гэж асуудаг байж. Одоо том хүн очиод ямар нэгэн зүйлийг нь болоо гэвэл болохгүй хаа. Болохгүй. Би бол зөндөө тэгж хэлж үзчихсэн шүү дээ. Дөнгөж өчигдөр хүртэл гудамжинд хүүхдтэй тааралдаад хэлсэн. Тэгсэн чи ерөөсөө өөдөөс бол зүгээр тэр намайг танихгүй, намайг багш гэдгийг мэдэхгүй, манай сургуулийн хүүхдүүд юм уу намайг таньдаг хүүхдүүд бол арай өөр байх байсан баг. Их жоохон хүүхдүүд тэр нэг 5 мав настай баг. Оо за. Тий. Тэд нар бол үгүй штэ ихчээ. Өстө нэр тийм байхгүй. Тэгэхгүй ингэхгүй ерөөсөө зүгээр ингээл харц далдрахгүй үзчихилээ. Тэгэхээр нь би одоо бас арай баг хүүхдэм чинь чангарах гэхээр арай жоохон тэгсийгээд тэгэл тэгин ингэнд хэл өнгөрсөн. Тэрийг одоо юу гэж ойлгохгүй тий? Хэцүү тий? Тий. Хэцүү. Бидний ирээдүй жоохон тийм нэг их зуны уйлгансан бороотой зуны өдрийн тэнгэр нэг тийм байдаг. Тийм зөвхтөл яваад байгаа юу? Надад ингээл заримдаа одоо ингээ хүүхдүүдийн ерөнхий нэг юм ойлгох чадвар хурд энэ төр ингээд ерөнхий нийгмийн байдал энэ төрийг би учиргүй айхтар одоо муудаад байгаа хөгжөөгүй энэ төр гэж хэлж чадахгүй. Ер нь бол хөгжиж байгаа, ахиж байгаа. Тэгтээ одоо энэ нэг сүүлийн нэг хэдэн жилд л нэг ийм жоохон эвгүй юм болчлоо. Тэр манай нийгмийн багш байсан их сайн багш байсан да сандаг очрыг мэдэн штэ тийм ээ. Манай сандгаа нэг хэлж ирсэн. Энэ нийгмийн чинь ийм айхтар ороо бусгаа идэж ухамгүй болсон цаг үед чинь энэ боловсрал юу ч болоогүй юм шиг өстэй дэнхийгээд өнгөрчлөө шүү. Эн чинь нөгөө энэ сургууль соёлын ажил, боловсролын ажил гэдэг чинь 7 хоногийн дотор хэдхэн хоногийн дотор унчихдаггүй үрдэн нь бас тийм хардан гардаггүйтэй л холбоотой юм байна. Энэ эцэгийнх нь өөрсдөө юм байсан учраас инглээ тэгсэн мөртлөө сүүлийн хэдхэн жилд ингээд нурчлаа, сонирн болчлаа, тэнцвэрээ алдчихлаа. Тэр нь бас тэр нөгөө гэр бүл одоо би эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр сургууль цэцэрлэг гэж нийтийн энэ байгууллагууд руу хүүхдийн хөгжил хөдөлгөөний талаар анхаарлаа хандуулахаасаа илүү манай төр хаана хандуулах гэхээр гэр бүлд хандуулах ёстой. Тэгэд тэр гэр бүлд эвдэрчээд ирсэн тийм таатай биш гэр бүлд өссөн хүүхдүүд бол сургуульд орж ирээд бас тэгэл тэр хамт сурч байгаа хүүхдүүдээ хамт бэлтгэгдэж байгаа хүүхдүүдээ ер нь үрчих гээд шүү. Одоо манай урд хөршид бас нэг аюултай зүйл болоод байна штэ. Ерөнхий боловсролын сургуульд нэг тийм хичээл заахгүй гэл одоо бараг дэлхийд дахны асуудал болох нь. Энэ бол боловсролыг нь бас одоо та битэрийн ярьж байгаагаар өрн таран хийх. Магадгүй ирээдүйг нь бас өөр замаар өөр хэн нэгэн хүн удирдах хөтлөх ийм магадлалтай болж байгаа юм шиг байгаа юм. Яг энэнтэй адилхан одоо цагийн монгол хүмүүс монгол хэлээр зөв цэвэр бичиж, зөв цэвэр ярих нь бас л ярих асуудлын нэг болчихсон. Та энэ дээр юу гэж боддог вэ? Би өөртөө бүр чухалчилж боддог юм да. Би одоо анх ингээд нөгөө монгол өчиг анх нэгдүгээр ангиасаа заана гэж яхад чинь би эсэргүүцчихсэн хүний нэг штэ. Айхтар хүлэн зөвшөөрч байгаагүй хүний нэг байхгүй юу? Тэгэхэд би дутуу харж исэн байгаа. Одоо бодож байхад. Одоо бол бүр монгол хэлээ
онцлон заагаасай гэж боддог, сураасай гэж боддог. Тэгэхдээ би одоо нэг босоо монгол бичиг гэж айхтар дагнаж аваад кирилл бичгээс хайчаасай гэж би юус бодохгүй байна. Ингээл хос морьтой яваасай. Аль нь ч монгол хэл, аль нь ч монгол бичиг. Тий. Нэгэнд нь монгол бичиг гэж нэр өгөөл, нэгэнд нь кирилл бичиг энтер гэж нэр өгөөд тэгэх ямар ч шаардлагагүй, аль нь ч монгол бичиг. Миний хэл. Нэгэнд сурцсан имийг заавал үгүйсгэж хаяад яадгийг. Манайханд л нэг тийм том гим бий. Нэг имийг шүтгэхээр онцгойлон шүтдэг. Нэг юмыг хаяхаараа бүр үгүйсгэж хайдаг. Дээшээ доошоо хит туйлширдаг нэг тийм таатай биш зантай. Тэр утгаараа би алин ч сайхан авч яваасыг гэж боддог шүү. Тэгээ одоо намайг хэлэхээр үдсэн багш нар бол гайтай юм ярьлаа гэж бодох л баг. Багангийн багш 2 бичиг зааж исэн л да. Хэцүү байсан. Тэгээд хэцүү байсан. Ингээд гээд энэ дундангаас заадаг болсон юм. Энд чи альва юмыг ялангуяа энэ хэлний асуудлыг хэдий багасаа оролдоно, бичиг үсгийн асуудлыг хэдий багасаа оролдоно, төдий чинээ сайн сурдаг ёстой. Бүр ингээд бие сэтгэлд нь шингэж өгдөг нөгөө цуснд нь гихчээр. Тийм учраас би 1-р ангиасаа кирилл монгол хоёулангийн миний бичиг, хоёулангийн зэрэгцүүлээ сураасаа гэж боддог болсон шүү. Энэ бодол хизийнээс үссэн гэхээр ер нь бараг саяхнаас шүү. Зүгээр яг төвхтэй байсан учраас жоохон тэгжсэн юм би. Тэгтээ тэгж багангийн багшид тийм ачаа үүрүүлж байгаагаа бас төр мэдрэх хэрэгтэй л те. Намайг дунд сургууль сурч байхад нэг ийм үгийг монгол хүн бүхэн мэддэг байлаа. Сур бас дахин сур гэж. Тэгтээ энийг их сайхнаар монголчилбол сурч сур тэгээд сур гэсэн үг юм болов уу гэж би хувьдаа ойлгодгийг. Өстэй сайхан сурч сурахын тулд бол бага ангидаа сурна. Сурч сурахын тулд бичиж сурна, уншиж сурна, бодож сурна. Сурч сурна гэдэг нь сууд сурахаас эхэлнэ. Багштан гараа өргөж хариулахаас эхэлнэ. Уншсан, мэдсэн, бодсон зүйлээ зөв утга төгөлдөр ярьдаг болохоос эхэлнэ гэж би ойлгодог. Сурч сурах тэр эрдэмийг анхлан хүлгийнхэн жолоог атгуулж байгаа эрхэм ийм багангийн багш нар олон байгаа бах. Тэр одоо бит хоёрын ярилцж байгаа энэ цаг мөчид би бас төөрөөдөж магадгүй нөгөө багш нарын баяр. Тэгээ миний мэдгээр бол 2 дугаар сард болдог байсан. Тэгээ багш нарын баяр болж байна. Тэгээ бүх багш нарт бас баяр юм төргөж байгаа. Баярлалаа. 2 дугаар сарын эхний нэм гарагт те. Эхний 7 хоногийн нэм гарагт жанжны төрсөн өдөртөө цуг болдог шүү дээ. Тийм шүү дээ. Зэрэгцэл. Жанжны төрсөн өдөр цагаан сартай л давцчих гээд. Та Эрдэнэтэд ирээд за Эрдмийн сан сургуулиас өмнө зөвхөн л 4 дугаар 10 жилд л ажилласан уу? Өөр сургуульд амжсан уу? Би 1 дугаар 10 жилд 1 жил болсон. Тий. Би ягаад тэгэхээр 4 дугаар сургуулийн хамт олонныхоо тухай бас дурсаач гэж хүсэж байгаа. 1 дугаар 10 жилд 1 жил болчоод тэгэл 4 дугаар сургуульд. Тэгэл ерөөсөө тасралтгүй 4 дугаар сургуульд. Гэр минь говьлд, ажил минь энд. Гэтэл гэр нь энд мөртлөө говьлын сургуульд багшилдаг хүмүүс зөндөө байгаад идэг. Надад тухайн би эхлээд гон говьлын сургуульд орох гэсэн чинь надад олдоогүй. Тэгээ тэр үеийн нөхөр офицер. Тэгээ тэр үеэр нөгөө энэ 1-р 10 жилд буянтлагэр багш захирал байсан. Бямба гэдэг багш өвчтэй байж таарч би тэгээ бямба багшийн ангид нэг сар заахгүй юу. Тэгээ тэр ангид захирлын хүүхд байж таарахгүй юу. Буянтлагэр захирлын хүү Чингис гэдэг хүү чиш бараг таних байх. Тий Чингис байж таарсан. Тэгээд хүүгээрээ дамжиж бас намайг гадарлсан төсөөсөрсөн баг. Тэгээд дараа нь бямба багш ажилд ороод би дахил говьлын сургуульд очихсан, говьлын сургуульд бас байхгүй. Тэр үе чинь бас ингээд бүр уртаа очиртай байдаг байсан юм аа. Тэгээд хорооллын сургуульд. Тэгээ 2 автоос дамжууд хорооллын сургуульд очсон чинь хорооллын сургуульд очиод 2 хоног жисэн чинь төмөрчдөр багш очив. Төмөрчдөр багш тэгэхэд баанг эрхлэгч байсан.
Миний аргалж захирал чамайг олж ир гэсэн ингээд. Тэгээд би тэнд нэг жил буцаж нэгдүгээр анги авч хүний анги авч төгсгөөд тэгээд дахиж нэгдүгээр анги аваад тэгээд дөрөвдүгээр сургууль руу ангитайгаа очиж исэн. Тэгэл тэрнээс хойш тасралтгүй манай дөрөвдүгээр сургууль 1-р 10 жилийн урд игнэний нэг хэдхэн ангид байдаг. 3 ээлж ирхчээлдэг. Тэгээ манай химийн багш Пүрэ багш, манай гавьяат багш Шар багш бид гурав яг нэг намар хамт очиж исэн. Тий. 40 жилийнхаа ойг удахгүй тэмдэглэж байгаа 4-р сургуулийн та бараг 30 хэдэн жилд нь ажилласан юм. Тийм штэ. Надаас 2 жилийн өмнө байгуулагдсан юм билээ. Бас 1-р сургуулийн хажууд байсан шүү дээ. Тий. Тэгэл энэ сургууль ашиглалтанд ороод бид нэр ингээл нүүж ирж байсан. Захирал маань хөрх амтан байн л бид нарыг хувийн саваа бэлд, цэвэрлэгээний материалаа бэлд, ангиа угаа гэл Пүрэж багш. Пүрэж багш. Тэдэрсээ байнга л ярьдаг юм маань тэр. Тэгэл ирж энд сургуульд орсон гэл тасралтгүй. Яста би 4-р сургуульд тасралтгүй ажилласан. Тим сайхан дулаахан хаалгатай, тим сайхан өндөр босготой, тим сайхан хам толонтой ийм сургуульд таарсандаа өстэй азтай. Тэгээ бидний тэр багш нарын зөвлөгөөний хурал морл гэдэг чинь ямар ирч хүчтэй, ямар халуун дулаан болдог байсан гин. Тэгээ одооных шиг тэгэл нэг өнгөрөхгүй штэ. Өөтөр тэр социализмын үед нэг үг хэлүүлдэггүй гэдэг байсан штэ. Үг хаалтаа малтай. Манай сургууль бол тийм байгаагүй штэ. Ёстой би бол нэр ёстой хэлэл гэсэн хэлж явсан, тавил гэсэн саналаа тавьж явсан. Ёстой тэгж хэлсэн үгэндээ боогдож, хавчигдаж явж ёстой. Та хэдэн захиралтай хамт ажилласан 4-р сургуульд? Миний анхны захирал Пүржүү захирал. Манай Пүржүү захирал тийм айгу одоо нэг айн ном дээрч би бичсэн байгаа. Учиргүй айхтар өндөр мэдлэг чадвартай гэхээсээ илүү тийм аав шиг тийм багш нартай халамжтай тийм сайхан хүн байсан. Хүү юм хэлэхэд ингэж өөдөөс инээ тэрээгүй. Би чинь бас Пүржүү захирлахын өөдөөс юм хэлчихсэн хүн шүү дээ. Бурхан минь. Өөдөөс нэг ч инээ тэрэг гэхгүй. Тэтгэврт гарсан хойно намайг хараатай харалган болцсон үед минь буцааж хараа оруулсан хүндээ чи гэж надад их олон хүний дунд хэлчихсэн. Энэ жахлантай намайг тэгж хараа оруулсан гэж. Тэгэхээр тэр үеийн дарга нар тухайн үеийн шүмжлийг тэгж хүлээж авдаг байж тий. Тэр чинь одоо би телевизээр дахтаа би бас жоохон хатуу хэлсэн багш та. Тий. Одооны захирал дарга нарын урд би тэгж хэлэх юм бол ер нь стайл 100 штэ. Тэгэл жижиг юмар бол өстө чадаал байна. Ганц ч намайг тэгж чадах ямар ч ордлого хийж байгаагүй. Дараагийнх нь захирал Бямдарч багш. Төө манай Бямдарч захирал бол одоо ингээд ботход бараг төгс. Ер нь төгс юм гэж байдгүй л гэдэг те. Тэгтээ одоо бол бараг л төгс. Нэг юм хэлээд орохоор энэ тэр ингээд анзаараагүй юм шиг болно. Тэгээ тэр нь анализ хийх юм шиг байгаа. Тэнгүүтээ яасан гинэж аваа гэд ингээ эргээд асууна. Тэгээ эргээд дахиад хэлэхээр тэрийг ийм том тэмдэглэлийн дэвтэртэй манай агш. Бямдар захирал. Тэгээ тэрэн дээр ингэж бичиж аавна. Одоо нэг өдийн цамаа гэдэг өгөөд нь шүү дээ тий. Тэрийг манай сургууль анх бас сургууль дотор нөгөө та нар ч мэдэн та нарын үед эрэгтэй хөдөлмөрийн хичээл, эмэгтэй хөдөлмөрийн хичээл гэл эмэгтэй хөдөлмөрийн хичээл хоолны хичээл ордог гэсэн. Тэгээ тэр эмэгтэй хөдөлмөрийн кабинетад хоол мол хийдэг байхгүй юу? Тэгээд би захиралд нэг удаа хэлэхгүй юу? Энүүгээр ингээд энэ манай сургууль дотор тусгай сургууль хичээлдэг гэсэн шүү дээ. Чич бас мэднэ тий. Тэгээ энэ хүүхдүүд ингээд хоолнд орох юм аа. Эднэр шиг ингээд эмэгтэй хөдөлмөрийн кабинетад хийсэн хоолоо ингээд хүүхдүүдэд өгөх юм байж болох уу гэд. Багш нэг юм хэлэх гэсэн юм аа гэж орд юм би. Тэгэл тэгсэн чинь багш нэг юм бичээл ингэж тэгснэ хэлээд тусны дараа яасан гинэ юг нэг чахлантай яг гэл тэгж чинь. Тэгэхээр би дахиад хэлсэн чинь за яан гинэ гэнгүүтээ үзгээ аваад дэвтрээ нээж эхэлж дээ. Тэр чинь тэмдэглэж авна гэж байгаа. Тэгэл тэмдэглэж аваад тэгээд бид хоёр тэр тухай жоохон яриа тэгээд тэгж өгдөг болсон юм.
Тэгээд тэрэн дараа нь бас юу байсан гэхээр манай тэр хөдөлмөрийн хичээлэр бас нөгөө нэгдүгээр одооных шиг юм нэгдүгээр ангийн үсгийн сан тавиур энэ тэр юм ерөөсө ховор байсан шүү дээ. Нөгөө даавгаараа өөрөөсөө оёж хийдэг, цавуудаж наадаг. Тэгээ эмэгтэй хөдөлмөрийн хичээлэр бас үсгийн сангаа ингэж оёж хийгээд тэгээд ийм картонын цаасан дээр тавиур хийгээд нөгөө өсгнүүдээ ингэж өрөөд чийжэр бичсэний ингэ дарамт үсгээр харуулдаг байхгүй юу? Би тэгж илгдэг. Тэр нөгөө олон хүүхдээс зэрэг мэдээлэл авах зориулттай ингэмээр байна багшаа гэж хэлээд. Тэгэд үсгийн сангийн эмэгтэй хөдөлмөрийн хичээлээр оюулаад эрэгтэй хөдөлмөрийн хичээлээр тэр картонын ийм юм дээр ингэ тавиур хийн. Тэрийг хийлгээд тэрний урдуур нь ингэж тавьсан юмнууд нэг филёнкийг халуусан дугаагаад хийгээд тэгээд тэрийг харин нэг төгрөгөөр лөө 3 төгрөгөөр лөө өгчээсэн шүү дээ бид нар. Тий. Бямдар жүгшийн дараа. Бямдар жүгшийн дараа ч н одоо манай Батбаатар энэ сайхан махны захирал байсан. Манай бас удирдлагад ажиллаж байсан. Манай Батбаатар одоо тухайн үед одоо гүйцэтгэх сэрэл гэх юм уу, юу ч гэх юм дээ тий. Тим маягаар хэсгэн ажилласан. Хичээл эрхлэгчүүлж жагаад тэгээд дараа нь одоо бас Батбаатар гэдэг нэг захиралтай байсан. Бас богино хугацаанд сүүлд нь 6 дугаар сургуулийн захирал махрал хийж жагаад явсан. Тэгээд тэрний дараа гүнж цэрэн захирал одоо хамгийн он удаан жил ажилласан захирал бол энэ дөрвөлжин шар байшинд намарт үр суулгаад хаврын хаврт дэлбэлүүлждэг тийм ажлыг хамгийн олон жил хийсэн хүн бол гүнж цэрэн захирал маань байсан. Манай гүнж цэрэн захирал бол их хайхтар диктатуртай биш. Ер нь бол тийм нэг либерал талдаа тэгээ өөрөө бас ингээ сонсож чаддаг. Тэгээ өөрөө харьцангуй бас юм уншдаг, бас бичиж оролддог хүн байсан учраас тийм урлаг уран сайхны талын мэдрэмж нь бас өндөр. Тийм яруу сайхны мэдрэмж нь өндөр. Тэр утгаараа гүнж цэрэн захирлын үед бол одоо бид хоёрт бас хамтарч хийсэн юм бас зөндөө би. Тэр бяцхан санхүүч манхүүч гэл ингээл зөндөө олон юм ин худалдаа хөгжлийн банк байгуулагдаж эхлээл эднийх ингээл нэг тим хийсэн тэр мэр чинь бүгдийн манай ингээд хийжсэн шүү дээ гүнж цэрэн захирал туршилт маягаар явуулж исэн бүгд тэрэнд одоо санхүүгийн боловсрал айхтар эзэмшдэггүй мал гэхэд тэр чинь нөгөө хүүхдийн хөгжилд маш чухал нөгөө хичээлээс гадуурх ажил гэж юм байдаг. Тэрнийхээ цаг дээр тим юм туршиж хийжсэн. Тэгээд тэр нөгөө түрүүний хэлдэг англи хэл, математик, хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай анги гэж явуулаад маш олон хүүхдүүд төгөлдөр хураар хичээлсэн. Дуу хөгжмийн хичээлийг арай жоохон стандартаас өөр хэлбэрээр оруулж исэн. Манай энэ үлзий сайхан их одоо дуу хөгжмийн яг багшийнхаа хувьд бол одоо маш сайн багш байгаа юм шүү дээ. За ер нь орчин цагт бол ховор бараа гэдэг шиг л дуу хөгжмийн багш нарын хувьд бол тийм багш маш ховор шүү дээ. Яг одоо бол одоо эдгээр яг соёс төгссөн хүмүүс дуу хөгжмийн багш хийгээл байгаа юм л да. Тэгтээ соёс төгссөн багш нар тэр багшийн сургуульд бэлтгэжсэн дуу хөгжмийн багш нарын бүр чигчиж хуранд нь хүрэхгүй. Зүгээр л их сургууль төгссөн. Тийм мэт маш олон юмнуудыг бид нар хамтарч хийжсэн. Тэгээд юу хийжсэн гэхээр бас бид хамтарч тийм бас нэг тийм төлбөртэй бүлэг хичээлүүлжсэн. 2 ч ангийг тийм төлбөртэйгээр амархан штэ. Жилийн төлбөр нь 20,000 ч билүү 10,000 ч билүү нэг анги нь 10 байжгаад дараагийн элсэлт нь 20,000 ч боллоо. Жилийн төлбөр нь штэ. Тэгж энэ төр хийж исэн бас. За та 4-р сургуульд ингээд ажиллаж байхдаа мэдээж үе тэнгийн хүмүүс энэ төр олон байсан баг. Одоо бол та харьцангуй залуучуудтай хамт нэг баг болоод ажиллаж байна. Одоо байгаа хамт олонныхоо тухай. Одоо бас сайхан хамт олонтой хамт байгаа. Одоо бол харьцангуй залуу хүмүүс нэгдүгээрт байна. Хоёрдугаарт яг хувийн сургуульд бол нөгөө
улсын сургуульд ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан хүмүүс бас очих юм л да. Тэр утгаараа бас нэг айхтар үеийнхэн бол бас ер нь бол байгаа. Нэг айхтар эрс тийм залуу хүмүүс бол бас нэг юугүй. Одоо багшд биш дээ. Өөрөө миний ингээд дандаа бага насны хүүхдтэй ажиллаж идэг хүмүүсийн сэтгэлгээ тийм хүүхдэрээ байдаг юм шиг байгаа. Ер нь би ингээд өөрийгөө ингээд хараад ахаар тэр ингээд залуу багш нараас тийм сэтгэлгээний хувьд үйл ажиллагааны хувьд тийм нэг тийм янз бүрийн зөрөө олж харж чаддгүй байхгүй юу? Тэр одоо өөрөө миний ажиллаж байгаа хүүхдүүдтэй хамааралтай байгаад байгаа юм шиг байгаа. Тэр залуу багш нар болохоор арай том хүүхдүүдтэй ажиллаад би болохоор илүү бага насны хүүхдүүдтэй ажиллаад байгаа болохоор нэг айхтар ялгаа нь бол харагддгүй юм шиг байгаа. Тэрний харьцангуй бас ингээд хараад тахаар багш нарт нэг тийм хүүхдийг их айхтар номхон суулгах тал их байдгийг. Би өөрийнх нь аран шангаас ч бас болдог байх. Ер нь бол миний бодол тийм. Бүр их эрт төлөвшөж тогтсон. Ерөөсөө багшийн сургуульд байхдаа тэр багшийн сургуульд байхдаа яагаад тэгж тогтсон гэхээр миний сурган сэтгэл судлалын багш гайхамшигтай сайн багш байсан. Москвад МГУ-д сурган сэтгэл судлалын анги төгссөн. Өөрөө Улаанбаатарт Орос сургууль төгсөөд тэнд очиж бэлтгэгдсэн тийм хүн байсан. Тэгэхээр тэр хүн ний ертөнц зүгээр жирийн Монголд бэлтгэгдсэн багш нарын дотоод ертөнцөөс манай уран төлхөр багшийн ертөнц нь их өөр. Тэгээ би тэр багшийн бас нэг фэн багш бас миний фэн. Хожуу намайг багшийн дэдэд очиход багш дахиад надад сурган сэтгэл судлал зааж таарсан. Гөө багшийн минь баярлж ийсэн гэж гайхамшигтай. Тэгээ улсын шалгалт өгөхөд авч таарсан. Би яг багшийн дэдийн сүүлийн тэр улсын шалгалтынхаа сурган сэтгэл судлалын шалгалтын дээр би тийм он цаваар айгуу сайн байсан гэж боддгоо юм. Өөрийгөө ажиллаж байгаа дурсамж айхтай гэл ингээд тийм байсан. Тэгээ надад онц тавьсан. Яагаад онц тавьсан гэхээр гэж харахаар байна. Даваасран гэд яамны сайд байсан. Боловсролын яамны сайд. Даваасран сайд намайг дөрөвдүгээр сургуульд эд залуухан сайн ажиллаж явах үед яг энэ шинэ байранд орсны дараа ирж миний хичээлд сууж тарж исэн байхгүй юу. Даваасран сайд. Тэгээд нэг уран төлхөр багш миний багш даваасран сайд ассентер сууж таарахгүй юу. Тэгээд тэр хоёр хин намайг мэддэг болохоор багш өстө нэрээ таарсан дээрээ л надад онц тавьсан байх. Даваасран сайд энэ нэг юм сайн багш байж үлээ. Би хичээлдэн сууд таарч исэн. Намайг угаасаа кафедр дээр гараад ирэхэд Эрдэнтийн жахалтай гэж даваасран сайд шууд таньж исэн. Тэгээ тэр утгаараа л тэр хоёр надад онц тавьсан байх. Түүнээс яг би суулсан асуултандаа бол тийм онцох хэмжээнд хариулаагүй байхгүй юу. За бид өөр ярилцах цаг ер нь өндөрлж яв. Таны хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд бид өөр ярилцдаг бол хэрвээ нэвтрүүлгийн цаг урт байдаг бол өшөө олон зүйлийн тухай ярих. Өшөө олон зүйл ярих тийм сэдв асуулт үлдсэн. За таны мянган шавнар ч гэсэн бас багшаас ийм юм асуухгүй яасан юм дээ гэд бас бодож иж магадгүй. Та тэгэхээр нэвтрүүлэг өндөрлүүлээд нэг сайхан үг хэлээч. Хамгийн гол юм бол миний дотоод ертөнцид ээж аваас нь өвлөж авсан бяцхан тийм дулаахан элч дулаан гал байсан баг. Тэрийг ноцоож өгсөн, бүр өрдөж өгсөн тийм хүмүүс бол миний шавнар. Дандаа сайн шавнартай байсан би. Тэд намайг ингэж хүмүүжүүлсэн. Хүн багш минь намайг хүмүүжүүлсэн гэж ярьдаг бол яг үнэн чанартай багш шав хувьд бол харилцсан бие биенээ хүмүүжүүлдэг. Харилцсан бие биенээ сургадаг. Би хүүхдүүдээс надад байгаа бүх юм хүүхдүүдээс сурсан. Надад байгаа бүх юм багшийн сургуулийн тэр хүчрхэг багш нараас авсан. Миний тэр заахаргын багш нар юу гэж бодноо? Монгол хэлний заахаргын багш Дижих үү?
математик заахаргын багш, дайгийн сүрэн тэр сурган сэтгэл судлалын багш гайхамшигтай багш нар байсан. Тэгэд ийм гайхамшигтай шавнар намайг өдий зэрэгтэй болгож хөгжүүлсэн, хүмүүжүүлсэн байхгүй юу? Бүр одоо ч натаа холбоотой та тэгин тийм ийм одоо ингэж яхад энийг үзэж гисэн та тгээс суучихгүй яасан юм бэ? Ингэж суухгүй яасан юм бэ? Тэр хувцас өмсөхгүй яасан юм бэ гэд тэд нарыг тийм надад одоо саналаа хэлнэ. Нэг өнцгөөс нь харах юм бол шүүмжлэнэ гэж хэлнэ тий. Тэгээ би одоо тэрэнд баярлдаг. Хүүхдүүдийг бас нэг тийм эргээд багшигаа шүүмжлэх, надад шүүмжлэл хилжих хэмжээнд нээлттэй байлгасандаа би одоо талархдаг шүү дээ. Хэрвээ би нээлттэй байлгаж чадсан бол өдийн насны хүнд хүүхдүүд тийм хувцас өмсөхгүй байсан, ийм хувцас өмсөхгүй байсан яаж байгаа ингэж хэлж чадахгүй шүү дээ хүүхдүүд. Одоо таарлах болгонд ч гэсэн өтгцэн мөнгөцэн төгөөсөн та ингэхгүйсэн тэррэр гэд ингээл зөндөө олон юмнууд ярина. Тэгэхээр би шавнартаа намайг хүмүүжүүлсэн, намайг төлөвшүүлсэн, тогтоосон шавнартаа маш их баярлалаа. Одоогийн шавнартаа маш их баярлалаа. Энэ авч байгаа хүүхдүүд бол бас намайг үнэхээр эрчилж байгаа байхгүй юу? Бүр сурдгийн бол сурдгийг чинь үзье. Сурдгуун бол сурдгууг чинь үзье гэж бид нартай бүр хилэлцэж үзэлцэж байгаа шүү дээ. Эдгээр бол үнэхээр одоо намайг нөгөө надад юу байна уу? Шахна, шахаж байгаа. Одоо нөгөө монгол хэлний төлөвчгийн автор айхтар сүрхээ осор гэл осрын төлөвчг гэл ярьдаг шүү дээ. Тэр осор багш миний багш. Миний монгол хэлний багш. Осор багш дандаа тэгдэг байхгүй юу? Чамайг нэг базаад үзье, ус гарах нь уу, тос гарах нь уу? За энэ жахлантыг бацхаар нэг тос гарах маяг гараад байгаа юм. Тосорхог маягтай байгаад байгаа ингээл үздэг байхгүй юу? Тэрэн шиг энэ хүүхдүүд бол намайг үнэхээр шахаж байгаа. Тэгээд одоо авч байгаа хүүхдүүдийн ч ээж аавд нь баярлалаа. Надад итгэж, өдийн насны хүнд итгэж хүүхдүүдээ өгсөнд итгэж намайг сонгож ирсэн энэ хүмүүст бүгдээрэнд нь баярлалаа. Би өөртөө байгаа сэтгэлээ, оюунаа бүгдийг хамгийн эцсийн бүх хүч чадлаа шахаж таны хүүхдүүдийн төлөө гарганаа гэж дайчлнаа гэж эрдмийн санд сурч байгаа энэ хүүхдүүдийн эцэг ихэд тэр шавнартаа хэлэхэд тэгэд өмнөх шавнарт нь намайг бас өдий зэрэгтэй байлгасанд бас та бүхэнд талархлаа гэж хэлэх байна. Баярлалаа. За их баярлалаа. Хүний амьдралын энэхэн зайд эцгийн ингэртгэл заагүй одонг ингэртэн гэл зулж тэрэндээ эзэн нь байгаад энэ амьдралын холын холд харгуйд онц байсан шиг онцоор үргэлжлүүлээд Монгол төрийн хүндлэлийг хүлээж гавьяа байгуулсан шиг олон тийм гавьяатай шавнарыг гавьяатын тэмдэгтэй биш гавьяатай шавнарыг олон олныг хүмүүжүүлээрэ хүн амьдралдаа харсан үтсэн хүрээлэн байгаа бүхнээсээ сурж л байдаг тийм л амтан тэр сурах арга барил сурахыг сургаж олон шавнараа цааш нь амьдралд бэлдэж илгээгээрэй гэж танаас хүсэж байна. Бас энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад таны олон мянган шавнарт бас таны багш шавнар байгаа бах. Бүгдээрэнд нь багш нарын баярын мэндийг хүргэе. Нэвтрүүлэг үзэж байгаа бүх багш нар гэдэг нь багшийн мэрэгжилтэй бүх хүмүүст баярын мэнд хүргэе. Багш байна гэдэг ертөнцийн баг хамгийн хэцүү мэрэгжил бах. Багш байна гэдэг бас хамгийн хүндтэй мэрэгжил бах. Энэ мэрэгжлийн эзэн болсон бүх хүмүүст баярын мэнд хүргэе. За бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын гавьяат багш Монхогийн Жавхлан туяа гэдэг ийм эрхэм багш оролцлоо. Бидний бэлдсэн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. Хазайлгаж болохгүй тэтэм шиг нэрээр чинь би овголсон халуун зүрхний уйрал хайр гунгийн чинь хүртэл өвлсөн өргөстөөрчлөнд бүдчээд өөлөд суухын цагтаа хүн өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддгаа.